Эрүүл мэнд болон эдийн засгийн даатгалаа хэрхэн идэвхжүүлэн ашиглах вэ? Та өөрийн эрүүл мэнд болон ослын даатгалаа идэвхжүүлэн ашиглахын тулд манай даатгалын вебсайт руу орон баруун дээд болон байрлах нэвтрэх товчдоор дарна. Үүний дараа нэвтрэх хэсэгтээ байрлах оюу толгой компани ажилтны гэрээ баталгаажуулах хэсэг рүү орон өөрийн сав дугааруулан регистрийн дугаарыг оруулан үргэлжлүүлэх товчийг дарна. Ингэснээр хувийн мэдээлэл оруулах хэсэг гарч ирэх ба та тус хэсэгт овог, нэр, имэйл хаяг болон утасны дугаараа оруулан үргэлжлүүлэх товчийг дарна. Та өөрийн мэдээллийг оруулсны дараагаар шаардлагатай тохиолдолд даатгуулагч өөрийн эрүүл мэнд болон хувийн мэдээллийг манал даатгал болон оюу толгой компани боловсон хүчин бүтэц зохион байгуулалтын хэлтэст гаргаж өгөх зөвшөөрлийн маягтай танилцсан зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчийг дарна. Хэрэг танд дээрх мэдээлэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал манал даатгалын 75 75 2000 дугаарын 4-р шугамар залгах эсвэл өвт@манал.cv шуудангаар холбогдно. Маягтыг зөвшөөрснөөр даатгалын гэрээний нөхцөл гарч ирэх ба та гэрээг бүрэн уншиж танилцсанаар зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчийг дарна. Гэрээний нөхцөлийг зөвшөөрснөөр гарын үсэг оруулах хэсэг гарч ирэх ба та тус хэсэгт өөрийн баталгаад гарын үсгийг оруулан батлах товчийг даран гэрээг баталгаажуулах зөвшөөрлийг өгснөөр гэрээг хүчин төгөлдөр болно. Гэрээг баталгаажуулснаар таны даатгалын мэдээлэл гарч ирэх ба хэрэв та нэмэлт даатгуулагч бүртгүүлэх бол тус мэдээллийн доод хэсэгт байрлах нэмэлт даатгуулагч хэсгийн нэмэх хэсэг рүү орно. Та нэмэлтээр гэр бүлийн 2 гишүүнийг даатгуулах боломжтой бөгөөд дараах хэрэгний дагуу бүртгүүлнэ. 1. Гэрлэлтийн баталгаатай эхнэр нөхөр. 2. Нэг хаяг дээр оршин сууж буй эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдрагч. 3. Төрсөн, дагвар, эсвэл хууль ёсны дагуу үрчилсэн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байдаг 18 хүртэлх насны хүүхэд. Мөн төрсөн дагвар эсвэл хууль ёсны дагуу үрчилсэн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байдаг 25 хүртэлх насны бүтэн цагаар суралцдаг хүүхэд. 4-дүгээрт гэрлээгүй болон хамтран амьдрахчгүй ажилтны хувьд эцэг эхээ бүртгүүлэх. 5-дугаарт эхнэр нөхөр хоёулаа оюу толгой компанид ажиллаж байгаа бол гэр бүлийн 4 хүртэлх гишүүнийг бүртгүүлэх боломжтой бөгөөд эмэгтэй хүүхдүүдээ бүртгүүлсэний дараа төрсөн эцэг эхээ сонгож болохыг анхаарна. 6-ад хэрэв ганц бие нэг хүүхэдтэй ажилтан бол төрсөн эцэг эхийн аль нэг нь хамрагдана. Гэр бүлийн гишүүдийг даатгахдаа дараах материалыг үндэслэн даатгалын гэрээ байгуулахыг анхаарна. Үүнд гэрлэлтийн баталгаа, нэг хаягт оршин суугаа тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, асрамжид байгаа талаар хорооны тодорхойлолт, ихтэд сургуулийн тодорхойлолт, өөрийн төрсний гэрчилгээ, өрхийн гишүүдийн нэмэлт мэдээлэл болон бусад шаардлагатай бичиг баримтыг үндэслэн гэрээг байгуулна. Та нэмэлтээр даатгуулагч бүртгүүлэх хэсэг рүү орон зөвшөөрлийн маягттай танилцсан зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчийг дарна. Үүний дараа даатгалын гэрээтэй мөн бүрэн уншиж танилцсан зөвшөөрөх цонхыг идэвхжүүлэн үргэлжлүүлэх товчийг дарна. Гэрээг зөвшөөрснөөр нэмэлт даатгуулагчийн мэдээллийг оруулах хэсэг рүү орох ба та даатгуулагчийн хувийн мэдээлэл болон гэр бүлийн гишүүнийг батлах бичиг баримтыг оруулан илгээснээр нэмэлт даатгуулагчийн гэрээ хүчин төгөлдөр болно. Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал манал даатгалын 75 75 2000 дугаарын 4-р шугамаар залгах эсвэл өвдөө@манал.cv шуудангаар холбогдно.